Нулимсны учир. Хизээнээс ч юм бэ нүд хурааших болж хорсож торох мэдрэмж төрөх болов. Тэр таагүй байдлыг арилгахын тулд хэрэгэлдэг болсон зүйл бол хиймэл нулимс. Заримдаа уйлах үе тохиоход нулимс гарч сэтгэл минь гунигтай байдагч нүд өөрөө харин ч тайвширч тухтай болсныг мэдэрдэг. Тэр сэтгэлийн шаналл донд өмнө нь зовоож байсан нүд минь амарч байгаа мэт санагдана. Гунигт автсан мөчөдч бурхан нүдийг амраах нэгүслэгч орхигдуулдаггүй яаж. Биологийн хувьд ч нулимс бидэнд олон талаар ашиг тустай. Түүнчлэн нулимс урсах үед хамт ялгардаг бета-эндорфин нь стрессийг багасгахад хүртэл нөлөөлдөг. Үнэн дээр бидэнд өгөгдсөн гуниг бол бурханы сайн тааллын дагуух далдлагдсан өөр нэг нэгүсэл юм. Учир нь бид гунигтай үедээ аз жаргалыг хүсэн тэмүүлж тэр аз жаргалыг олохын тулд амьдралдаа өөрчлөлт хийхэд хүрдэг. Бурханы хүслээрх гуниг нь гэмшил болдогтой адил бид гунигаар дамжин жинхэнэ баяр хөөргийг өгдөг эзэнд улам илүү артдаг. Инээснээс уйлсан дээр учир нь царай гунигтай байвч зүрх жаргалтай болж болох буюу. Номлогч Үгс 7-3